2015 оны төсвийн төслийг бол бид нэр зарлах талаас одоо ямар багцуудаас тэ нэлээд хасагдсан байна гэдгийг бас одоо судалж үзсэн байгаа. Дээрээс нь бид нар боловсрал, нийгэм, тэ эрүүл мэндийн салбарт ер нь зардлыг хэр зэрэг бууруулсан юм бол гэдгийг бол судалж үзсэн. Ингээд үзэхэд бол тухайлбал эрүүл мэндийн салбарт бол тэ нэлээд томоохон одоо эрүүл мэндийн төвүүд болох бэлтгэлсэн тэ эрүүл мэндийн төв дээрээс нь хавдар судлалын үндэсний төв гэх мэт төвүүдийн бол зардлыг 2-3 тэрбум төгрөгөөр бууруулсан байсан. Дээрээс нь боловсролын салбарын хувьд бол эрдэм шинжилгээний байгууллагын төсвийг бол нэлээд бууруулсан. Тухайлбал одоо анагаахын, техникийн, байгалийн эрдэм одоо шинжилгээ ухааны тэ эрдэм шинжилгээний байгууллагын төсвийг бол бүр тийг болгож юм бууруулсан байгаа. Мөн бид нар одоо мэрэгжлийн одоо сургалт үйлдвэрийн төвүүдийн одоо төсвийг нэлээд бууруулсан байхыг бол сая одоо ажиглалаа тий. Тэгэхээр зэрэг бидний хувьд бол Монгол улсын хувьд үйлдвэрлэлийг дэмжинэ гээд тэгээд ажиллах хүч одоо хэрэгтэй мэрэгжилтэй ажиллах хүч бол нэлээд хэрэгтэй байгаа юм нөхцөлд бол мэрэгжлийн сургалт үйлдвэрийн төвүүдийн тий зардлыг бол ингэж хэдэн зуун сая төгрөгөөр ингэж бууруулж байгаа нь бол бас зүйтэй алхам биш юм аа гэж бид нар бол үзэж байгаа.